Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол хүн аль ч улс оронд амьдарч байсан. Энэ дэлхийн ертөнцийн ямар ч өнцгт байсан гэсэн сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг зүйл бол өвөг дээдсээс мөр уламжлагдаж ирсэн өв соёл ёс заншил юм а. Хэлийн чандад байгаа элэг нэгт монголчууд маань үндснийхээ соёл баяр наадмыг хинээс дутахгүйгээр өргөн дэлгэр тэмдэглэж Монгол соёл өв уламжлалаа дэлхийн нийтэд түгээсээр байгаа. Тэгэхээр наадам гэдэг бол Монгол хүмүүрийн зүрхэнд оршдог үндэсний нэгднэл байдал, бахархлын бэлэг тэмдэг болсон бидний эрхэм цэнгэл баяр мөн билээ. Хурдан мордын тоосонд хатан зоргин жигдэрч их талын салхинд эрэмгийн сэтгэж нь хатуудсан эртний их өвгдийн үр удам билээ. Наадам бол эр бярн жигдэрсэн эрлэхэг ирсэн удам, эрхийн мэрэгэн харваачдын үл тасрах цуваа, хэр талын эзэд бидний сүв жавхлаа юм а. Наадам гэдэг бол зүгээр нэг баяр биш. Өвөг дээдсийн минь үлдээсэн нууцлаг, хүчлэг уламжлал бөгөөд биднийг 2000 жил холбож ирсэн түүхийн гүүр юм а. Өөрчлөгдөж буй даяарсан ертөнцид бидний монголоороо үлдэх хамгийн том хаалт, нэгдэх тулгуур Монгол хүний дархлаа 2000 жилийн турш нүүдэлчдийн тээж ирсэн соёлын өв юм. Мөн нүүдэлчин хүний биеийн хүч, байгальтай харьцах ухаан, оновчтой шийдвэр гаргах чадвар буюу оршихуйн үндэс болсон амьд ухааныг бэлэгддэг. Энэхүү дархлаа бол хизээч алга болохгүй. Үе дамжин хувьсан төгөлдржиж байдаг амьд уламжлал. Тэгэхээр наадам бол тухайн үедээ зөвхөн зугаа цэнгэл биш, үндэстний оршин тогтнох баталгаа болсон цэргийн их сургуульд байсан бөгөөд бүхэн гэхэд гардан тулааныг, морин тулааны талбарт хурдан шилжиж маневрлахыг, сур хараа нь бол бай онох чадварт сургадаг сургуульд байжээ. Энэхүү уламжлалыг их эзэн Чингис хаан 1206 онд их Монгол улсыг байгуулахдаа төрийн их ёслол болгон баталгаажуулжээ. Чингисийн чулууны бичигт үлдсэн Исүнгэ мэргэний 500 гаруй алд газараас харавсан амжилт бол бидний сур харавааны уламжлал хичнээн эртний бөгөөд чадварлаг байсныг нотлох бодит баримт. Чингис хаан хүннүүгийн энэ уламжлалыг сэргээж Монгол төрийг бэхжүүлэх, ийм нэгдлийг хангах хэрэгсэл болгосон нь гайхалтай алсын хараа байлаа. 17 дугаар зуунд нөхцөл байдал өөрчлөгдөж, манжийн иргэшэл болон шарын шашны нөлөөгөөр наадмын агуулга шашны шинжтэй болж даншиг нэртэй болсон. 1639 онд өндөр гэгийн зан узрыг шашны тэргүүнээр өргөмжлөх үеэр зохион байгуулсан энэ үйл явдал нь наадмыг улс төрийн том үйл явдлыг тэмдэглэх хэрэгсэл болгосон ч агуулгыг нь тодорхой хэмжээгээр шашны хөрөнд төвлөрүүлж ирсэн түүхтэй. 1921 оны ардын хувьсгал наадмыг ардын хувьсгал ясны баяр болгон өөрчилж 1925 оноос 7 дугаар сарын 11-ыг баярын өдөр болгон хуульчилснаар орчин цагийн наадмын хэлбэр төлөвлөсөн билээ. Энэ үеэс л наадам нь нийгэм улс төрийн шин тогтолцооны нэг хэсэг болсон юм а. Тэгэхээр одоо наадмын салшгүй нэг хэсэг болсон хуушрын тухай ярив. 1958 онд төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтанд орсноор нэг дор олон хүнийг хооллох шаардлагатай болсон бөгөөд уламжлалт Монгол хоолыг тухайн үеийн социализмын нийтийн хоолны аргатай хослуулан гаргаж авсан бүтээгдэхүүн нь хуушур байлаа. Хуушур нь яагаад дугуй хэлбэртэй байдаг вэ гэвэл олон хүнд хүртээ эмчтэй, жигд болцтой, идэхэд нэн тохиромжтой байдаг учраас одоо бидний наадмын нэг салшгүй соёл болсон байна. 1990 оноос хойш бид түүхэн өөрчлөлт хийж тулгар төрийн ой, их Монгол улс байгуулагдсны ой болон ардын хувьсгалын ойг хамтдах нь тэмдэглэх болсон. Энэ нь биднийг өнгөрсөн үетэй холбох өв соёлоо дээдлэх үзлийг дахин сэргээсэн түүхэн алхам юм а. Сүүлийн 2 удаагийн наадмаар улсын тэргүүд сурвалжид хаат хаттыг өрн оролцуулж буй наадмыг зүгээр нэг баяр биш, төр ёсны их цэнгэл хэмжээнд хүргэж байгаагийн тод илрэл юм а. Энэ бол нүүдэлчдийн соёлын дипломат ажиллагааны оргил бөгөөд Монгол төрийн хүндэтгэл, нэр хүндийн илэрхийлэл болон өргөжж байна. Бидний өвөг дээдс энэ өргөн уудам нутагт эрх чөлөөтэй эзэн нь болж амьдарсаар ирсэн. Наадмын талбайд цуглах бүрдээ бид газар шорооныхоо үнцэн, үндэснийхээ хүч чадлыг дахин нэг санаж дурсаж байх учиртай юм а. Яагаад би Монгол хүн юм бэ гэдэг асуултын хариулт нь наадмын талбайн иргэн тойронд наадамчин олны баяртай инээмсэглэл, өвөг дээдсэм нь үлдээсэн үнэт түүхт бий. Бидний бахархал бол бидний оршихуйн үндэс. Та сайхан надаарай.